Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа. Шинжлэхдэх сайжрах цаг нь болсон. За хэдэн асуултууд байгаамаа. За төрийн болон орон нутгийн өмчт аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус нээлттэй ил тод өргөжтэй байхыг за одоо энэ нийгэм иргэд маш ихээр хүсэж байгаа, шаардж байгаа. За мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийж ялсан намын эсвэл одоо улс төрчдийн шахааны хүмүүсээр дүүргэж байна гэсэн энэ нэг юм гажуу тогтолцоо ерөнхийдөө амь өгтөө орсоор байгаа юм. Энэ хууль батлагснаар энэ төрийн болон одоо орон нутгийн өмчт компани засаглал хэрхэн сайжрах вэ? Улс төрөөс яг хараат бус байж чадах уу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь сонгон шалгаруултыг яг яаж хийж байгаа юм бэ? Яг нь хууль дүрмжээ нээж чадж байгаа юм уу? Би өмнө бас асууж ирсэн. Энэ орон нутгийн болон төрийн өмчөд яригдахаар л ялсан намаас нэг нөлөө бүхий этгээдүүд л хүн зүтгүүлээд байна гэж дуулдаад байдаг. Тэр нь явсаар гаал тэгэл батлагдаал томилогдоод цааш яваад өгдөг. За хоёрдугаарт энэ төрийн болон орон нутгийн өмчт аж ахуйн нэгжүүдийн бүтц орон тооны хувьд маш үргэлгэн байгаа. Энэ үл ерөн зах самбараа алдсан. Олон төрлийн одоос нь худалдаа авалтыг төсвийн гадуур хийж байгаа. Асар сонирхлын зөрчил үүсэж авилгын гэмтэр үйлдэх нөхцөлийг одоо бүрдүүлж байгаа. Төрөөс төрсөн тэр бомтонгууд гэдэг чинь яг энэ орон нутгийн болон төрийн өмчтүүд дээр байгаад байгаа шүү дээ. Энэ дээр яг мэрэж зарчмаараа л байх ёстой. Хэн нэгнээс үл хамаарсан, улс төрөөс үл хамаарсан энэ мэргэжлийн яг энэ тухайн одоо энэ ажлын байран дээр яг шаардлагаж байгаа, ажлын шаардлага хангаж байгаа үн л очих ёстой. За гуравдугаарт энэ төрийн болон орон нутгийн өмчт аж ахуйн нэгжийн удирдлага үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй ил тод тайлагнадаг болмоор байна. Яг төлөвлөгөөт бол энэ аудитоос яг шалгалтууд одоо яг ямар хэмжээнд авч байгаа вэ? Цаг тухайд орж чадж байгаа юу? Үнэн зөвөөр энэ шалгалтын энэ аудитын дүгнэлтүүд гарч чадж байгаа юу? Өөрөөр хэлбэл одоо энэ төрийн өмчт болон орон нутгийн өмчт компаниудын санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж олон нийтэд одоо хяналт тавих. Улс төрчдийн одоо энэ хяналтад байлгахаас ангид байлгах энэ дээл рүүгээ явахгүй бол энэ хардлагыг улам дагуулсаар л байна. Төрөөс төрсөн төр бомтон гэдэг энэ нэр очиж энэ дээр улам их зүгтсээр л байгаа. Төрийн өмчийн энэ аж ахуйн нэгж байгууллагууд дээр өмчтүүд дээр яг одоо хариуцлага гэдэг юм уу? Хариуцлага ажлын одоо сахилгууд хариуцлага алдсан дээр хариуцлага тооцсон ийм одоо тоо мэдээллийг бас хэлж өгөөш. За алтан шахрын гишүүний асуултанд хариулъя. Ажлын хэсэг 4 номерын дээр Алтан шахрын гишүүний асуултанд хариулъя. За өөрөөр хэлбэл засгийн газрын хэрэглэх газар Цолмон. За хуулийн төсөлд бол төрийн өмчт компанийн удирдлага зохион байгуулалтын талаар засаглалын талаар нэлээд наривчилсан зохицуултууд орсон. За ялангуяа бол нээлттэй одоо компани тавигддаг засаглалын нийтлэг юм шаардлагуудыг бол төрийн өмчт компаниудад бол хуульчилж энэ шаардлагыг бол оруулж ирсэн байна. За та хэлж байгаа улс төрөөс хараат бус байхын шаардлага бол хамгийн түрүүнд бол тавигдж байгаа. Гүйцэтгэх удирдлага болон төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдэд тавигдах шаардлага бол хуулийн төсөлд дэлгэрэнгүй тавьсан байгаа. Та 21-р зүйл бол харах 24-р зүйлээс та харах боломжтой. За ингээд төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийг тоог заагаад тавигдах шаардлагын заагаад энэ гишүүдийг бол одоо сонгон шалгаруулалтын нээлттэй сонгон шалгалтын одоо үндсэн дээр томилох энэ зохицуулалт орж ирж байгаа. 25 дахь зүйл бол энэ тодорхой байгаа. За сонгон шалгаруулалтыг бол төрийн өмчийн боловсруулалтын газар төрийн одоо бодол зохион байгуулах ийм одоо зохицуулалтаар орж ирсэн байна. за зочин танилцуулаад батгая. Баянгар аймгийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн оюун цэцэг багштай 10-ын Г ангийн 2006 оны төгсгчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонд танилцж байна. За та бүхэнд эрүүл энх ад жаргал сайн сайхан бүхнийг нийт гишүүдийнхээ өмнөөс хүргэж байна.
За нэмж тодруулъя. Алтан шахаг шүү. Энэ би санхүүгийн шалгалттай холбоотой асуусан шүү дээ. Энэ дээр хариулт авмаа. Мөн хариуцлагын тогтолцоотой холбоотой асуусан байгаа. За дээр нь нөгөө саяхан өнгөрсөн 7 хоногийн 14 хоногийн бага засгийн хуралдааны шийдвэрээр гарсан төрийн өмчийн 14 одоо компаниг татан буулгасан гэсэн ерөнхий сайдын мэдээлэл байна. Энэ дээр бас тодорхой тайлбар өгөөч. За ажлын хэсэг хариулъя. Хярлоо. За 4 номер. Ажлын хэсгийн гишүүн Давааны хүмүүс хууль зүйн сургуулийн багш. За хариуцлагын тогтолцоон дээр хариулъя. За төрөөмжит компани одоо тууз гүйцэтгэх удирдлага эрхвээ албан тушаалтан дээр хариуцлагын асуудал нь компани тухай хуулийн механизмаас гажсан шинжтэй явж исэн буюу төрийн байгууллагаас тодорхой удирдамж чиглэл өгөөд за ингээд яг нөгөө өөртөө шийдвэрээ гаргаад үр дагавраа өөртөө хариуцдаг энэ компани механизмээр ажиллах боломжгүй болчиход удирдах чиглэлээр явчихаар өөрөлдөх юм бол өөрийн шийдвэрээ гаргахгүй учраас үр дагавраа өөрөө хариуцахгүй гэдэг ийм механизм руу бол орцсон байсан. За энэ хуулиар бол яг компани хуулийн механизмын дагуу тууц гүйцэтгэх удирдлага бол яг компани эрхчлэх үүднээс шийдвэрээ гаргаад за энэ хүрээнд За нэмж хариулъя. хүлээнэ гэдэг ийм зарчим үйлчилж байгаа. За ингээд тодорхой хууль тогтоомж юм уу эсвэл компанид хохирол учруулсан тохиолдолд хувьцаа эзэмшигч болон хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч за төрийн өмчийн хорооны зүгээс одоо компани хууль заасан төлөөлөл хэмжлийг гаргах замаар иргэний хариуцлага за хууль гэрээнд заасан бас хариуцлагыг гэрээнд заасныхаа дагуу хүлээх боломжтой байдлаар орж ирж байгаа. За санхүүгийн юун дээр нэмэлт хариулт өгөх. За өөрөндөө гишүүн нэмж хариулъя. За 4 номер микрофон. За энэ санхүүгийн тайланг нь ил тод байдалтай холбоотой асуудал дээр би тодруулаад хэлчихье гэж бодож байна. За өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар ч гэсэн ер нь гүйцэтгэлээрээ ч гэсэн санхүүгийн тайлан бол ил тод байгаа шүү дээ. Үндэсний аудитын газар хуваарийнхаа хүрээнд санхүүгийн тайлгын болон гүйцэтгэлийн нийцлийн аудитыг хийгээд бүгд шилэн дансанд болон ил тодын тайлангууд дээр бүгд гарч байгаа. За энийг бол харж байна. Дээр нэмээд бид энэ хуулийн дээр нэмж оруулж байгаа хяналтын тогтолцооны нэг өөрчлөлт нь бол одоо олон улсын аудит болон үндэсний аудитын газар давхардуулан аудит хийж байгаа энэ нөхцөл байдлыг үр ашиггүй зардал гаргахгүй байх үүднээс олон улсын аудитын хүлээн зөвшөөрөх үндэсний аудит энэ дүнг хүлээн зөвшөөрч нэг аудитор тооцдог байх зарчмын асуудлыг бас тусгаж оруулж өгч байгаа гэдгийг бас нэмж хэлэх нь зүйтэй баха. За тэгээ төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга бусад асуудлууд дээр нэмэлт тайлбарыг өгье. За 4 номер энэ дэр. За гишүүний асуултанд хариулъя. Төрөмж бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл. За бид төрөмж бодлого зохицуулалтын газарт бол зөвхөн хэн шалгалтыг хийдэг ийм бие даасан одоо хилцс ажилдаг. За энэ бол одоо төлгөө тулан төлгөө тус одоо шалгалтуудыг хийдэг. За мөн одоо манай төрөмж болон төрөмжийн оролцоотой компаниудын одоо төлөөлөлтөд тууцын дэргэд бол одоо бие даасан одоо бас аудитын хороод ажиллаж байгаа. За ер нь бол зөрчил дутагдлууд бол ерөнхийдөө нийтлэг одоо зөрчил дутагдлууд бол бас их гарч байгаа. Ялангуяа одоо худалдаа авалттай холбоотой зөрчил дутагдал, зардлыг хэтрүүлэх одоо ийм зөрчил дутагдлууд бол гарч иж байгаа. За тэгэхээр энэ бүдээр нь бид бол бас арга хэмжээ авч за холбогдох одоо хариуцлага тооцож за хурлаар оруулж тогтоол гаргаад энийг хэрэгжилтийг одоо бас тодорхой хугацаа цаагаад ингээд одоо бас үр дүнгийн ингээд тооцож ажиллаж байгаа. За энэ дээр бас нэмж хэлэхэд бол одоо гүйцэтгэх өдрөлүүд бол захирлуудад бол За гүйцэж хариулъя. контрактын одоо гэрээг дээр нь бол бас энэ залтуудыг бол нэлээд төлхөө оруулж өгж ажиллаж байгаа. За сая манай ажлын хэсгийн агшигтар хэллээ бид бол энэ хуулийн төсөлд бол одоо 6 дугаар бүлгийг бүхэл бүтэн бүлгийг одоо энэ дээр бол оруулж өгч байгаа. 37 дугаар зүйл дээр бол компани аудитын тогтолцоо ямар байх вэ гэдэг одоо бас ийм оржсон. Тэгээд компани дотоод аудитын чиглэлийг ямар байх юм бэ гэдэг бол нэлээд тодорхой энэ зүйлүүдийг оруулж өгсөн. За баярлалаа. За зочид танилцуулъя.
Улсын хурлын гишүүн Төвшингийн урилгаар Байлдааны гавийн улаан тугийн одонд, Сүхбаатарын одонд нийгмийн аюулаас хамгаалах яамны цэргийн дээд сургуулийн 1986 оны төгсчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо танилцж байна. За та бүхэндээ улсын хурлын гишүүдийнхээ өмнөөс эрүүл энх аль жаргал амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Алтан шагаа гишүүн тодруулъя. Засгийн газрын хуралдаанаар 14 төрлийн өмчтөг татан буулгасан толботой мэдээлэл авав. Тэрэн дээр тодруулж өгч яг татан буугдсан юм уу? Ямар шийдвэр гарсан юм бэ? За 4 дугаарт энэ дэр Засгийн газрын хийрлэх газар Соломон Алтан шагаан гишүүний асуултанд тодруулъя. За засгийн газрын хуралдаанаар бол энэ төрийн өмчт компаниудын одоо үр ашиг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, засаглалыг сайжруулах энэ одоо шинжилгээний бодлогын арга хэмжээнүүд бол явж байгаа. Энэ хүрээндээ бол Эрдэнэс Монгол нэгдлийн хараа одоо 14 компаниг татан буулгах шийдвэр гарсан. Энэ дээр бол зарим компаниуд нь бол охин компани чиглэлийг толгой команд нэгтгэх чиглэлийг нэгтгэж татан буулгах. За зарим компаниудын хувьд бол энэ гадаадын хөрөнгө оруулалтаа хамтарсан компаниудын хувьд бол бас хувь эзэмшлээс гарах татан буулгахын үндсэн одоо даалгавраа чиглэлийг бол авсан. За үүний дагуу бол Эрдэнэс Монгол компани төлөөлөлт өгөх зөвлөлдөр одоо хууль тогтоомжийн дагуу холбогдох шийдвэрүүд нь гараад явна.